Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За та нар сайн л үсттэй. Манайга ирнэ гэж яасан уу? Шах. Энэ удаагийн кино бүр үнэхээр хөөрхөн кино заяа. Энэ кинонд ямар ч график байхгүй, ямар ч алан хядан тэмцэл аимшиг байхгүй, супер баатарч гарахгүй. Агун байна. Нөмрөггүй нэг супер баатар гарах юм байна. Тэ. Жохон цаашаа бичвэл яг бүгдийг эхлэлд нь ярьж өгчих гээд байгаа учраас та нар өөрсдөө бичлэгээ дуустал нь үзээд тийм байж тээ гэд ойлгочих болов хэмээн найдаж байна. Энэ кинонд 2025 оны 11-р сард нээлттэй хийсэн Оскарын шагналт Брэндон Фрейзерийн гол дүрийг амлиулсан Rental Family буюу түрээсийн гэр бүл кино гэлээ. Тугсан сууж таалан болгохынхаа өмнө дарах ёстой юм хамаа дарцгаагаарай. Тэр subscribe гэ товчон дээр нь юусоо дардггүй гэсэн судалгаа манай YouTube-ийн статистикийн хорон дээр гарсан байлаа шүү. Заваа амтд. Хой. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Завгүй Токиогийн амьдрал. 33 сая хүн амьдрдагч нэгэндээ огт төвөг болдгүй тийм хот. Энэ яарт сандран тэгдэж яваа өндөр шар ирийг Филипп гинэ. Жүжигчин бөгөөд амьдралаа залгуулахын тулд хиймэл өс зүүн лайв хийж 103 гэхээс бусдыг л шахуу хийндэ. Кино рекламын тоглож санаатай л хаан сонгон шалгаруулалт байна гин одоо тэнд харайж очин бурхнаас ясаа авьяасаа харамгүй үзүүл сонирхолдогч нэг л бүтэмж муутай. Хүүхдийн жүжигт модны дүрд хүртэл хамаагүй тоглон хоногийн хоолоо залгуулдаг ганц бие 15 м2 байранд толгой хоригддог тийм нэгэн эрийн түүх энд өгүүлэгдэх болно. Өглөөний сайхан дүгнөөрөндөө дүүгч шөнөйтэн зүүдэндээ өмбөж байтал удсан дуурч найз нь юм уу менежер ч юм уу нэг хүүхэн ажил олсоо хөгшөө. Жохон хоол гэхдээ хэдэн цаас нь хаа юмтай. Тавхад очиодохоор. Харг онцтой байх хэрэгтэй шүү гэж байна. Харг он жомсорог гэсэн тул нөгөөхийг нүгэлж аваад харг өөхөр оч гэсэн газар нь яваад ортол ямар ч камер байхгүй зураглаач найруулагч байхгүй зүгээр хэн нэгнийг эцсийн замд нь үдэн тонилгох зам үйл болж байдаг. Нэг хүүхэн босч ирээл нус нулбастайгаа худгалдаал ямар эрд орхиод явчихвдаа энтергээл майлал эргэн тойронд нь байгаа хүмүүс ч майлалдаад Филипп бүр ямар новшнуулаад байгааг ойлгож амжаагүй байж байтал талигаач маань өндийж ирж манай хүнийг цусыг нь нүжтэй нь харуулах шаханда майлж байсан хүүхэн ч өндий босч ирсэн талигааж гихүү буцан ирээч гихүү авсан твдэж үү этгээд рүү хараад төрсөнд чинь баярлаа энтергээд үгээд дуусгаж байх юм. Сүүлийн замд нь үдэцгээ гэл хүмүүс нөгөө нөхрийг тойроод алхаж байтал Филипп рүү харж инеж энтер. Тэгсэн яг энэ нөхөр өөрийнхөө оршуулгыг зохион байгуулж өөрийгөө хүнд хэрэгтэй энэ дэлхийд төрсөн утга учиртай гэдгийг мэдрэх зорилгоор баахан жүжигчин хөлсөлж ийм эрва юм хийсэн байгаа юм л да. Ямар тач тэр нь бүтсэн бололтой хуурамч оршуулгыг зохион байгуулагчид бүхэл зөөл өөрийгөө оллоо маш их баярлалаа л гэж байна шүү. Филипп ч юун тоглосноо ойлгохгүй ухаан нүл хүрэн зохион байгуулагч залуугаас лавлтал нөгөөх нь ч офис дээр хүрээд ир. Илүү дээр дүр чамд олдож магадгүй. Гэнтэ. Филипп ч нэрийн хуудас дээр хаяг дээр яваад очтол 3 хүнтэй компани байх бөгөөд сахалтаа ирж утсаар хүнтэй өнөө маргашгүй болсон хөгшний дүр бол 7,000 йен. Жинзи бацааны дүр бол 18,000 йен тэргээл хүний 8 хийгээд байгаа мó хаашаа юм бүү мэд. За тэгтэл энэ компани хүмүүст сэтгэл хөдлөл зардаг. Нэгээсэндээ хүмүүсийн амьдралд хэрэгтэй байгаа дутагдж буй тэр орон зайг нь дүүргэж өгдөг хөлсний жүжигчд байгаа юм. Өөрөөр хэлбэл жинхэнэ амьдралын ролплей хийн гэсэн үг. Филипп ч итгэл муутай. За наад чи миний хийх ажил биш бол та. Би ч зүгээр л жүжигч хүн. Хот гэдээ явах гэтэл 7 жилийн өмнөх манерийн тоглосон шүдний оны рекламыг нь сануулсан тухайн үедээ хурган алдар нэртэй болгож байсан зар сурчлагыг нь сануулж баргал чи юм юм тоглох гэж энд ирсэн гэж хөхөө байлгүйтэй нэг туршаад үзхүү энэ гэж өнчин тархийг нь гаргаж иж вогто усанд хийж байгаа манай хүн өсөй яад ингэж бодсноо яасан туршаад үзэхэр шийдлээ.
Эхний үйлчлүүлэгч нь хуурамч хором зохион байгуулах хүсэлтэй эмэгтэй бөгөөд аав ээжийнхээ санааг нь амраах зорилготой Rand Family-гийн хэдэд захиалга өгч байгаа нь энэ юм. Ажлын хамтрагч Aiko хавц дотор байгаа бүх зүйлсийг маш сайн цээжлээрэ ширхэгч үг алгасч болохгүй гэж сануулсан хормын өдөр болж тэрүүгээр дүүрэн жүжигчин өнсдөөд суулгацсан. Манай хэд ч дар байдлаа инээмсэглэл тодруулцгаан хуурамч хормоо эхлүүлэх гэтэл Филипп овцоо байхгүй. Айдсан бүмэд. Утсаа сарн дээр нь тавиад сарнын одсон байх бөгөөд нөгөө гурвч бүх зүйл балархан хэмээн бодвол дэвэргээд хаасайгүй хуваагдан хайсаар Айко эрэхтэй нойл руу ич нүрээ элгэндээ наан явж ороод хаалгануудыг нь татаж байтал манай Филипп нэг нойлд нь өвдгөө тэрвэрсэн. Би татахгүй юм шиг байна. Миний хийх зүйл биш байна гэж жинзи зангаргатал Айко өдөөс нь чи чод юугаа хуцаад авах вэ? Чи энийг хийхгүй бол өнөөдөр тэр хоёр хөгшин үүрдийн трама аавна. Харин захиалагч эмэгтэй амьдрал сүрч хүссэн амьдралаар амьдрч чадахгүй. Дуугүй гараад ажиллаа хий гэд зав загнаад хөөгөөд гаргана. Филипп ч дуртай дургүй гарч очин хөрмийн ажиллагаанд оролцож Японы уламжлалт аргаар галуу юулж байсан ч эхнэрээ орхихгүй энэ гэж ам үчиг өгч гарч ирэн дүрдээ амар орон төр зургийн хадам аавыгаа шууд тэрч авч маавал амар жүжнэ. Хөөрхий хоёр хөгшин хүргэдтэй боллоо гэд бөөн баяр. За тэгэл хормын анхны шөнө тансаг буул дөнгөрөх болж энэ хэсгийг хүртэл захиалж болдсон багтаа гэтэл хонх дуурч гаднаас нэг хүүхэн орж ирснэ. Нөгөө хоёр ч учир зөвгүй үнсэлцээ шаадгүй. Захиалагч эмэгтэй хайртай аав ээжийнхээ сэтгэл санааг тайван байлгахын тулд эрэгтэй хүнтэй хөрөм хийгээд Канада руу хамтдаа явж амьдрах гэсэн зохиол гарган. Оронд нь өөрийн хайртай бүсгүйтэйгээ гадагшаа явж эрхчлөөд амьдрах хүслийг гүйцэлдүүлсэн байгаа юм хөөрхий. Буянтай ажил юм уу мэдэхгүй. Хааваас Японд төрсэн гэрээсээ хол ганц биеэр яал тавилээд гулгаа энтер орно шүү дээ. Гулгааныхаа эмэгтэйтэй бүр зууц болцсон. Филиппт 10 минут нэмж өгч мөгнөө нөгөөх нь. За тэрч яах вэ? Маргааш нь ажил дээр явж очоод өчигдөр ястай sorry дахиж ийм зүйл болохгүй энэ төргээл дараагийн ажил нь ээжтэйг амьдардаг охины аавын дүрд орох байх бөгөөд Японд өөр сургууль шилжихийн тулд заавал эцэгтэй нь ярилцдаг тул охины ээж өмнө нэг сургуулийн ярилцлаганд ороод фейлдсэн учраас дахин фейлдэхгүй тулд арга буюу хиймэл хүүхэн бишээ. Хиймэл аав хөлсөж байгаа нэ. Филипп ч дотроо Японд ганц бие ээж байх хорой тэмбэх тавханы бодсон ч окей ямар ч асуудалгүй хэмээн зөвшөөрнө. Энэ охин сүүлийн үед сэтгэл санаа жоохон хямралтай байгаа бөгөөд төрсэн эцэгтэйгээ уулзах нь өөртөө итгэх хэдгэлийг нь нэмж сэтгэл санааг нь сайжруулах байх гэж ээж нь бодсон хэрэг. Эцэг байх талаараа ямар ч ойлголтгүй өөрөө хүүхэдгүй төрсэн эцгээ нэг ч удаа харж байгаагүй Филиппт хүнд даалгавар байх нь гарцаагүй. Орон харих замаараа Айкото таарч хамгийн баллах шахлаа. Миний буруу гэж бялданснаа араас нь "Чи ягаад энэ ажлыг ингэж их хүс тэмэл шийдэх юм бэ?" гэхэд Айко зарим хүмүүст яг нүдрүүн хараад ярилцах нэг нь чи энэ хорвод байх ёстой хүн шүү гэдгийг ойлгуулах хүн хэрэг болдго юм гэж хэлдэг. Хамаг бүдүүн дарга таада гэртээ яг сайхан хоол болж байх үеэр ирээл эхнэр нь пив ухоо минийхэн энтер гэж юмгээл. Хүүтэйгээ хөлөмбөгийн тэмцээнийхэн талаар ярилцаж буй хэсэг хальт гарна. Улс жөхнэ. Том аягаар дарвайдлаа юм шүү. Ханиа энтер гэл. Чухам аз жаргалтай гэрүүлийн базар байна. Филипп гэртээ хараад охинтой хэрхэн уулзахаа бодно сургуулж дараа өдөр нь болж охинтой уулзах цаг болно. Охины ээж Филиппэд охиныхоо аммаар байна гэдгээс цүнхийг нөгөөд арай хичээл авчирлаа. Аавтайгаа уулзъя гэсэн бол бүр ирэхчгүй байсан юм. Гэд ямартай ч охинтой уулзахаар очино. Охины нэр Мия. Ээж нь охиндоо очоод энэ хүний Кевин гэдэг чиний аав гэж хэлтэл охины царай хөвсхийн өгсөн зүгхийг буцааж хийснэ. Намайг хахуулна гэж байхгүй шүү гэснээр гүгээд алга болдог. Бахард жумдхийн даван дээр гүйцэж очоод бүгдийг тайлбарлая. Ээж чинь чамайг сургуульд оруулах хэрэгтэй байна гэсэн юм гэхэд сургуульд оруулахын тулд л гинт гарч ирж байгаа юм уу те гэд хэрүүлэн алим шийдэл Филипп үргэлжлүүлэн үгүй дээ. Чамайг бодоогүй хоромч байгаагүй. Уулзмар байсан ч нэг л болж өгөхгүй л яваад байлаа. Чи угаасаа намайг бараг уучлахгүй л байх гэж жүжиж эхэлнэ. Охин ээжтэй хамтан бидний сургуульд ороход тэр тийм их хэрэгтэй байгаа мó гэхэд ээж ч тийм айлгэн. Мия охин тэгтэл за яах үршээ. Харин дахиж биднийг орхихгүй гэж амл. Гэхэд Филипп ч юу ч бодлого амлж ийн гээл аваад хайлаа. Япончууд ч угаасаа гажаараа гарч ирсэн болохоор энэ бизнес нь битүү захиалагтай. Дараагийн захиалга нь зөрөх хөвчтэй болчихсон Ёдор байрны хуучны алдартай жүжигчин өв. Яах вэ? Цагтаа цалгид цалингаа буухаар наргиж явсан болохоор орчин үед өөрийг нь хинж танихгүй тоохгүй байгаад гомдож төнж явдаг гэдгийг нь охин нь мэддэг тул аргаа баран манай хэдийг бараадч л дээ. Филипп ч хязгаацны сэтгүүлч хүн шиг л ховцсон бүх намтар түүхийг нь судалж угаал яриа авна. Од болгоно гээл эртний шаагаад очин доо. Өрөөнд нь ороо лумтаж байгаа бахтаа гээл юм хамыг дураараа авч үзээ сонирхож байтлаа өвөө гэнт холгаач нь хошиг юугаа шинжлээд яваа юм. Гэхэд манийр шууд дүрд орж өвөө би холгаач нохоо энэ төр бишээ. Сэтгүүлч хүн байгаа юм. Вивид сонны газраас яваа. Джон Конвей гэдэг нэрийн хуудасаар сарвайтал өвөө харснаа ийм ямар азсан байдаг юм дуулаач хүн байна гэж урмыг нь хугшаа.
Гадагшаа гараад л тэмүүгээс ахалсан дуу хураагч гаргаж тавиал ажил эхэлнэ. Өвгөнтэй ярилцаж дуусаад хурамч аавын ажилдаа эргэн орж Мягийн сургууль дээр эцэг эхийн өдөрлөгт оролцсноо. Эцэг эхтэйгээ нийлж ямар нэг зүйл бүтээх ёстой бөгөөд Мя тэгж байгаад амар ухаантай байх. Эцэг эхний ирээгүй ангийнхаа хүүг хамт сууж хий гэж дуудснаа. Та манай найзын ч бас аав болж болох уу гэж асуудаг юм да. Өдөрлөг дуусч Мя өөрийн хийсэн бүтээлээ хурамч аавдаа өгöd. Филипп тэрнийг гэртээ аваачаад үлгэндөө. Аавын дүрдээ хэд орсон уу? Эсвэл аав байх нь тэрэнд таалагдсан уу? Мишель тодруулсаар өдөр өнгөрлөө гэж. Манай хүн ажилд аж гарчиж сүүлдээ бараг донтоод байгаа маашийн бүхэл захиалга дээр май шаач ухааны юм ярина. Ширхэгч найзгүй геймер залууд найз нь болж дуулах дуртайж хамт караоке орох найзгүй эмэгтэйтэй бөөндөө цуг савж өдөр бүр цагийн хуваарийн дагуу ээлжлэн эдгээр үйлчлүүлэгчдээр очисоор бүр дундаа орж заримтай нь бүр жинхнээс амд барилцаад байгаа юм яагаад байгаа юм мэдэхгүй. Аавын дүрдээ эд орчихсан охинтойгоо гадуур явж байхад нь дүр олж өгөөд байдаг найз нь залгаснаа "Хүшээ найзаа. Чиний сонгон шалгаруултанд орсон мөрдөгчтэй суурлын дүрд чи тэнцсэн. Яралтай хангуг яв зураг авалтанд орохор боллоо. Баяр хүргийн мундагчтэй андаа" энтергээд өгнө маш удаан хүлээсэн тогтвортой дөмөгхөн залинтай хүсч байсан ажилд байсан ч манай баяртай байгаа шин жалгаа. Охин ч Филиппийг өөрийнх нь аав гэж бүрэн итгэжсэн баг багаар дасаар л байлаа. Ядар өвгөнийг яваад очтол охинтойгоо гал маналцтал "Чи зайл би зайлдаа тулж байснаа. Гарыг. Явъя. Ямар шоронд байгаа биш" гэдэг өвгөн гурамч сэтгүүлч хоёр гадуур хоолсоор болсон. Би ч өнтер жимээл мах зах шарж идэж сууснаа. Охинтойгоо яагаад хэрэлдээд байсан бэ зүгээр үг гэхэд өвгөн "Охин минь намайг жоохон байхдаа таныг дэлгэцээр л харах юм гэж уурлаж байсан юм. Гэхдээ инх залуу чи зээрэн цэгтэй юу?" Гэхэд Филипп "Гогн хөөхдөггүй ч байгаа нэг охинтой л." Өвгөн хариуд нь "Хүүхдээ жоохон байхад нь цаг зав зарцуулж хамт байх хэрэгтэй шүү" л гэн. Удалгүй өвгөн шэхэр болсноо тэр чихтэй хөл нүцгэн гудам руу гараад явчихна. Нас өндөр гарсан тул ой санамж орноо гарна. Гэрт нь хүргэж өгөөд охин нь "Та дахиж аавыг минь ингээ тгий гэсэн болгоныг нь битгий хийгээрэй. Эцэст аав мэл зов шүү дээ" гэд манай хүнч заалгана. Маргааш нь Японы алдарт Муурын фестивалд Мя охинтойгоо оролцохоор нүрэмэ будаалаач нь доо. Мя гинт гарч ирсэн ааваасаа "Та ямар ажил хийдэг вэ? Аль улсын иргэн бэ? Миний өвөө эмээ хаана байдаг юм бэ? Та ер нь хүн үү робот уу?" гэх нь холгүй баахан юм асууж шалгаана. Филипп тэр болгонд нь түүртэлгүй "Би компьютерийн инженер Америк хүн тэнд төрсөн. Өвөө эмээ гэж хувьд би аавыгаа бараг мэдэхгүй шахав. Ээж минь дээшээ дэвссэн" гэхийг сонссон Мя утсан дээр нь дугаараа хадгалаад "Би тань руу одоо мессеж бичиж болохоор боллоо. Та дахиж ямарч ганцаардахгүй заа юу" гэнэ. Яа үлхий дүүдийнх юм биш наас ухаантай зөлгөвтэй. Өдөр хоногуд өнгөрсөөр Мяч аавда Филипп ч Мяд голмол сайн болсоор байлаа. Тараад гэртээ иртэл Мя гэртээ арх хүртлээ нээж болохгүй гэсэн дөгтөө өгсөн байх бөгөөд нээгээд үзтэл баахан зураг зурчихсан. Энийг харсан Филипп сэтгэл нь хөдлөн ажил олж өгдөг найз руугаа ярьснаа "За найзаа. Манд татахгүй нэ. Энэ удаагийнхыг өнжийл" Нөгөөх ч "За хотлоо наргаад байгаараа. Чи яачаад байгаа юм бэ? Чиний хамгийн их хүсчихсэн ажил үсттэй. Газар доогуур орчоод байгаа карьерийг чинь сэппид өргөөл гаргаад ирэх ажил штэ" гэхэд Филипп "Гэхдээ тийм л дээ. Гэхдээ би нэг хүнд амлалт өгчихсэн юм а. Тэрийг зөрчмөргүй байна. Уучлаарай чадахгүй." Их зураа Мягийн өөрийгөө аавтайгаа цуг байгаагаар зурсан зургийг харан суунда. Нэг ч бодит амьдралын найзгүй геймер андыгаа юм үзүүлж нүдийг нь тайлуулж байтал Мя залган "Би шалгалтанд ормооргүй байна. Шинэ сургууль ортол намайг хүүхдүүд дээрлэхүүл яах юм бэ?" гэхэд Филипп "Тэгвэл чамайг каратегийн дугуйланд л оруулна да" гэд бүр яг аваахаа хэр болчихжээ. Охин бол мэдээж аавыгаа л гэж бодож байгаа бол эхэндээ жүжиглж байсан Филипп баг багаар аавын ролплейтэй уусан шингэсээр байлаа. Энэ яриаг сонсож зогссон ээж нь "Аавтайгаа битгий тойртоор дахиад орхиод явжуулаа. Би чамайг шархлуулахыг хүсэхгүй байна" гэхэд аав намайг маш сайн сонсож ойлгодог. "Та бол намайг загнахаас өөр чидгүй гар. Би хичээлээ хиймээр байна" гэнэ. Мэдээж энэ ээжид яаж таалагдах вэ? Гинт танихгүй ажгаа гарч ирснээр л охин өөрөөс нь илүү тэр хүнийг гээд ухаар. Сургуулийн захиргаатай хийх ярилцлагандаа бэлдэх сураа баг зэрэг ам мөрөж "Би таныг надад лекц тавиадгаач гэж ажилд аваагүй санагдах юм. Ягаад ч ер нь охинтой минь утас муцаар яриад дундаа ороод байгаа юм. Битгий дүрдээ ороод байгаарай" гэж Филиппийн өөхлөлтөд бяцхан зүрхийг шархлуулна. Ядар өвгөнтэй цуг гандаа орж хоод гарч явдал Филиппийг төрсөн тосгон луунд хөргөж өгөхийг гуйна. Тэнд очиж элэнцгээ хийх гээд байгаа төгцөг вэ гэж заавдлуулаа. Тэгэхгүй ш. Тэнд очиж яах гэж байгаа юм бэ гэхэд "Би нэг зүйлээ үлдээж гисэн юм аа. Охинд мэдэгдэж болохгүй. Хэр хүмүүр төл нууц байдаг үсттэй. Санамж минь намайг бүрэн тонлон одохоос өмнө очимоор байна" гэнэ. Офис дээр очтол босс нь Мягийн ээж ярьсан хөө. "Дараагийн Мятай хийх уулзалт чинь чиний сүүлийн ажлын өдөр байна шүү. Охин чамд хэтэрхий татагдаад байгаа нь ээжд нь хэцүү байна" гэсэн. Охинд буцаад Америк явахаар болсон. "Аав нь чамайг санана гэж хэлээд сарна"
гэсэн хүндхэн даалгавар өгнө. Филипп ч баг зэрэг амралтай өвгөний дортол мань хашир хэрхэн оргон зайлж нутгаадаа гүйхээ төлөвлөцөн газрын зураг шагаацсан суухыг хараад "Юу, би таныг тийш аваач чадахгүй нэ" гэхэд "Гүй чи чинь сэтгүүлчгээд унгаад байсан биз дээ. Тэгээд миний эхлэлийг мэдэхгүй байж яаж миний түүхийг бичих гээд байгаа болж ирвэ" гэхэд Филипп "Охиноос чааж байна. Танд ямар нэгэн болвол би яах юм бэ?" Өвгөн харин нэлээд урам нь хугарсан байртай "За чи яв. Яваад арилаа тонлоод өгөөч. Чам дахиж яриа өгөхгүй" гэд хөөгд гаргана. Нэг өдрийн дотор охинчгүй өвөөчгүй эргээд ганц бие ойр дотн хинч байхгүй үлдэж байгаа юм л та. Охины шин сургуулийн ярилцлагын өдөр болон сургуулийн захиргаатай уулзалт хийж байх үеэр Филипп Мягийн ээжтэй бэлдэж байснаас шал өөр бүр яг аавшигын юмнууд яриад эхэлдэг. Миний охин тусархуу өрөв сэтгэлтэй охин. Нэг удаа эцэгхийн өндөрлөг дээр эцэг эх нь ирээгүй хүүг хамт суугаа зуръя гэж байсан. Хэрвээ миний охиныг сонгол охинд минь үргэлж тусалж хажууд нь байгаарай. Миний охин том мөрөөдөлт айх дургүй. Намайг өдөр бүр сайнаар өөрчилж байдаг тийм л охин гэж хэлээд гарна. Өгөөлөгдөж байсан аавын орон зайгаа хандлт үүргэсэн Мя охин ч дуушуудаа юу ч бодохгүй явж байх үед Филипп Америк буцах болсноо хэлнэ. Охин хариуд нь "Та гэрээсээ ажиллаж болно шүү дээ. Манай найзын аав гэрээсээ онлайнаар ажилладаг шүү дээ" гэд явуулахгүй л гээд үзээд байгаа юм л да хөрх. Филипп ч угаасаа ажлын гэрээг зөрчиж болохгүй тул "Би тэнд очиж ажиллах хэрэгтэй. Чамар аав нь маш их бахархдаг шүү. Чамайг ээжтэй тусалдаг сайн охин байгаасаа гэж хүсэж байна." Гэхэд Мя сад тавь "Би таныг амар санаа шүү аваа" гэдэг үртэл ээж нь угийн хүйтэн сэтгэлтэй хүн тул салгаад аваад явна. Яагаад гэдэг бэ ч нүд чигтж байна уу да залэг гэж. Нас яваад кино үзээд нүдний аяг дүрдэг болж тай залэг гэж. Эдхэн 7 хоногийн ажил байсан ч угийн уяхан хүн тул Филипп бүгдд нь яг л өөрийн ойр дотны хүмүүс мэд дассан байх бөгөөд гэнт мэрэгэн санаа төрөн өвгөний хүслийг биелүүлэхээр чон борооноор гэдэг шиг үүр зүрээр очиж өвгөнийг аваад хамтдаа оргон зайлна. Энэ үеэр Мя ангийн найзтайгаа нуугдж тоглож байтал найз нь зурагт руу "Үшээ, энэ танаа биш үү?" гэд Мя гайхаад зурагт руу харахад аав нь далайн дээрмчний дүр төвөрчсөн кинон тоглож байдаг. Жаахан ч юмны наадах цаадахыг маш сайн ойлгодог хэрсэн Мяч учрыг нь лавлахаар аав руугаа залгаад л байдаг. Нөгөө хүн жөвгөнтэй зүг сүлжээгүй газар явахгүй яах вэ тийм үст. Такси, гал тэрэг, хоёр зээрдгээд урагшилж болох бүх зүйлийг ашиглан явсаар балгас болсон эзэнгүү тосгонд хүрэлцсэн ирнэ. Өвгөн ч нутгаадаа ирсэн хүн нүүрэнд нь Мишель тодорол хүүхэжгэл баярлсан. Мя энэ зур төм бомон бодолд автчихсан. Ээж нь сургуультай тэнцснийг нь дуулгаад бом баяр болгоч өдөөс нь "Кевин миний жинхэнэ аав биш юм уу?" гэж бараатлав юм та. Ээж ч шууд ярианы сэдвийг өөрчилж "Хоёулаа баяраа тэмдэглэе. Дуртай хоолыг нь авчиг" гэсэн ч Мя ямар ч баярлах хүсэл байхгүй байх бөгөөд ээждээ Филиппийн тоглосон таг киног үзүүлнэ. Үзэгдэл буцаад өвгөн Филипп хоёр руу шилжин өвөгийн эхийн уманаас ойчин хүүхэд ахуйнаасаа өнгөрүүлсэн балгас болоод золбин нохойш тоож орж хоног төөрүүлэхэргүй болсон байшинд гудамны бөбөнөр шиг ганц юм хувааж гусаад хонохоор болдог юм. Өглөөж боллоо. Филипп нэлээд барзаалтай чуу өндийтэл жуужааг байдаггүй. Зөнийг нь хөдлөөд бас өөр тишээ явчих гэж сандарч нэрэн дуудан орилсоор гүйцээд иртэл учир зүггүй газар ухаж малтаад анхны хайрынхаа гавлын ясыг гаргаж ирж оцох гэж байгаа юм биш үз гэтэл зүудсний сав шиг юм гаргаж ирээл дотроос нь нэлээд дээр үе хуучны зургууд гаргаж ирэх бөгөөд тэр дунд нь нэгэн эмгэнтэй зураг байдаг нь мань Жужагийн анхны хайр нь анхных нь амьдрал нь гэрлэгээ болсон эмэгтэй байдаг. Жүжигчний карьер хөөхөр хайртай эмэгтэйгээ орхиод Токио руу нүүхдээ энэ бүх зургийг энд булаад явсан бөгөөд Токиод эд божигнуулж байх үеэр нь хүнд өвчин тулсан насан эцэлсэн байгаа юм өөрхий. Энэ хүртэл цугтаа явж төрсөн тосгонд нь үргэж ирэн бүх дурсамж нь арчигдаг хэнийг ч мэдэхгүй танихгүй санахгүй болохоос өмнө хайртай хүнээ дахин харах боломжийг олгосон Филиппт гүнээ талархаад манай хоёр буцах замдаа гарнаа. Буцаж байх үеэр хальт сүлжээ орж баахан дуудлага мессежүүд ирсэн байдаг. Босс нь бараг 300 удаа залгасан байхыг хараад буцаага залгатал үйлчлүүлэгчийг хулгайлж авч явдаг яадаг мал байж. Олон нийт мэдвэл миний бизнес будаа болно. Дураараа бистав. Энтэр гээд хашгирч гарна да. Филипп ч угийн хүн хулгайлаагүй үйлчлүүлэгчийг хүссэн зүйлийг хийсэн тул бид чинь хүмүүс тусалдаг ажил хийдэг үст. Би ажиллаа л хийсэн. Чамд ер нь зүрх сэтгэл гэж байна уу? Чи хүмүүс тусалж байна гэдэг ч цаагаараа бүр илүү өвдгөж байдаг гэдгээ мэдхүү. Гэд яг эд сайхан хэрэлдэж эхэлж байтал Жужагваа тэрийг хадаад нүрээрээ газар шаагаад унжихсан байх нь тэр. Өвгөн ямар тач амтай голтой эмнэлэг барааддагч Филиппийг цагдаагийн газрынхан хэлтс авч явж байцаахаар болно.
Хамтран ажиллагсан ч одоо яана гэцгээ сандарч байтал босс нь бидэнд хийж чадах зүйл байхгүй. Тэгээд ч тэр үйлчлүүлэгчийг улгайлсан. Та хоёр өөдөөс олон юм яриад байлгүй гарч ажиллаа хий гэд хөөгөөд гаргана. Айкоч үйлчлүүлэгчийн гэрт дуртай дургу очин эхнэрээ араар нь тавьсан нөхрийн нуа болж үжиглэн эхнэрээс нь өөчлөлт байна. Дахиж ийм зүйл болохгүй гэж хэлэх ёстой байлаа. Тэгснээл хөлсөлж явсан залуу чи үнэн хэлээд уучлахгүй би биш чи намайг хоргоосон бидтэй гэж түлхэж мүлгээд гинт цэвүү дургу хоёрын зэрэг хүрсэн Айко гү чи харин хөгийн хөлөг вэ гэснэ эхнэрт нь би бол мэрэгжлийн жүжигчээ хөөн энэ харын юм чи намайг хөлсөлсөн та энэс илүү хүртэх хэрэгтэй шүү гэж хэлээд нэрийн хуудасаа үзүүлээ гарч явахдаа босс руугаа залган би дахиж ийм ажил хийж чадахгүй гарлаа гэд утсаа салгана. Бон стресс нэр болсон босс гэртээ хүчээр инээсэн баг зүүж ороод сууж байхад нь эхнэр нь амар халамжтай мөрийг нь барих гэж базаад автал ёо пизда ямар чанга барьд юм бэ наач болохгүй шүү дээ алив ихнээс нь дахиад ихлээ энтэр гэснээр дахиж үүдээр орж ирж дахиж мэндэлж яг түрүүнийхээ үйлслийг давтаа шахаад юу ч болоод байна. Тэгснэ та хоёр гэрлүүг явдаа одоо гин хүүн бас эхнэр нь гэж бодож байсан хоёр хүнж уучлаарай за гэл бүхэл зөөл гараад явчих. Компанир ч өөрөө дутуугийн комплекстэй тэрийг гүйцэхийн тулд өөрөө хүн хөлсөлж эхнэр болон хүүхэдтэй аав царайлж явсан байгаа байхгүй. Дааш тийм баха. Киноныхэнд бас арай л панаалтай ажилласаа ирэхэд эхнэр нь шууд пив уух уу гэж асууж болсон байлаа. Тийм эхнэр хайр гарагтлж магадгүй штэ. Аашаа ажлаасаа гарсан Айко, Кото хоёр гуйлийн фильмийн хүмүүсийн дүр товрын өвгний гэрт очин болсон явдлын талаар ярих хэрэгтэй байна гин. Аминда Филипп л тусвалчих гээд ганц руу ачуулчихгүй гэж үзээд байгаа царай л да. Гэрт нь ороод хүлээж байтал дахин хонх дугур цагдаагийн газраас явж байна. Хэргийн талаар хөгшнөөс мэдүүлэг авах хэрэгтэй байна л гэж байна. Энийг сонссон манай хоёр байхгүй. Салах шаа. Ингээд баригдлаа, баларлаа, өөртөө шорон шалаа гэд уйлан дугурч байтал мөрдөгч шороод ирлээ. Юун танилцсаар явлаа гэтэл хөөрхөө. Майн босс бас дүрээ хувиргаад Филиппийн асуудлыг шийдэж өгөхөөр ирсэн байх нь тэр. Гэрийн үйлчлэгч хараад байгаа тул хамгийн сайн хийдэг ажил буюу ролплей хийцгийн анх удаа уулзж байгаа хүмүүс шиг царайлнаа. Өвгөн бүхнийг хэлж охиндоо наад гаргасан гомдлоо татаж ав гэснээр Филипп нарснаас нарны хүн болж буцаад эргчлөөтэй болно. Яа, хүн тус болсныхаа хариуж үгүй ажиглах шахлаа шүү те. Айко ягаад ийм их эрсдэл үүс тэрэн тусалсныг нь асуудал. Би 2 жилийн өмнө аавыгаа алдсан. Оршуулганд нь ч оролцож чадаагүй. Тийм болохоор би ядаж өвгөнд туслах юмсан гэж бодсон. Ааваас минь ялгаа юу байх вэ гэдэг. Харин хэдэн өдөр эморсон Мия эцэст нь нэг юм ээжигээ яагаад ийм зүйл хийснийг нь ойлгон ээжигээ уучлалдаг. Нэлээд хэдэн өдрийн дараа Филиппийн утсанд нэгэн дуудлага ирсэн нь Жүү Жагвай буюу өвгөн жүжигчин бурхны оронд заларсан талаарх мэдээ байлаа. Өвгөний оршуулганд очин эцсийн замд нь үдчээд гараад иртэл босс нь мөрсөн байх бөгөөд Филипп Жүүгийн найрсан хүн тул төрүүлж буултхийн намайг утсаар хэлдэв юм хэлсэн дуучлаарай. Гэхэд босс нь зүгээр дээ. Надад хэрэгтэй үгс байсан юм. Филиппийн Миягийн сургууль тарах үед замд нь отож байгаа тэрнтэй уулзах гэтэл нэг нүдэрэж харалгүй өнгөрч явснаа. Яасан? Ээж дахиад мөнгө төлөө юу? Томчууд яагаад ийм хот байдаг юм бэ? Та миний сэтгэлийг өвдгсөн. Тэхгүй гэж амлсан мөртлөө. Гэл гомдлын үгс чулууданда. Филипп ч би чамтай ярилцахыг хүсээд ээжээс чинь зөвшөөрөл аваад ирсэн юм а. Томчуудад заримдаа үннийг хэлэхээс худлаа ярих нь илүү хялбар байдаг болохоор худлаа ярих хэрэг гардаг. Би сэтгэлийг чи өвдгсөн үнэ. Уучлаарай. Мя чугийн ухааны өндрөг охин тул та надад алдартай гэдгийг хэлэхгүй яасан. Жинхэнэ нэр чи хэн бэ? Гэснэ. Намайг Мя гэдэг хэмээн гараа сунгаад ямар ч хуурамч зүйлгүй яг жинхнээсээ албан ёсоор танилцсан цаашаа алхангаа та яаж кино тоглосон юм бэ гэд ярилцах болоо. Түрээсийн гэр бүл компани арай өөр хэм маягтай ажиллахаар буцаж нэгдэцгэн хүний нуа болж үжиглэн айлын эхнэрээс 5 салаа бов амсах санал авахаа болж ямар ч шүтлэггүй бурхан Будда Иесус Христ Аллах акбар алинд нь ч тоож итгэдэггүй Филипп маань өвгний байнга ирж залбирдаг байсан гамтанд ирж алга хавсарч чин сэтгэлээсээ залбирч буугаар кино маань дуустгаа гэж. За тэгээд энэ кино хэр санагдав та? Юу ойлгож ав? Нэг зүгээр л хүн ёсоор хэдүүлээ хайрлаж сурцгаая. Танихгүй хүн байлаа гэд цэхэн цохон хийх биш. Баярлаа. Баяртай. Сайн байна уу гэд адаглаад мэндэлд сурцгаая л та. Завуудчихсан биш үү? Болж бүтэхгүй салж болгоч хүүхдээсээ хизээж битгий салаараа удаа ээжүүдээ та нарын орон зайг тэр бяцхан зүрхнүүд өгүүлж байдаг юм шүү. За баяртай. Сайн хамраарай. За баяр.